Би чамайг жигнэсээ ална өгшөө. Үнэхээр ядах юмгүй дуусгана. Би жоо зүгээр зодмоор байна уу? Хятад надтай тулдах хүн үнэхээр байхгүй бололтой. Ингэж л хэлээ да. Үннийг хэлэхэд үнэхээр сэтгэл дундуур байна өгшөө. Энэ тулаанд намайг ясны дараа надад арай дээр чанга өрсөлдөгч хэрэгтэй байна. Бид чинь Монгол тал нутгийн хүчрэг багтад тулалдах гэж байгаа болохоор асуудалгаа залуусаа юу хийж чаддаг тэрийгээ л хамгийн сайнаар нь харуулцгаая. Хүн болгон Монгол улсын нэрийг авч гарч байгаа. Буруу гэж тоолоод улсынхаа нэрийг чангаар дуудацгаая. Арс ус биржижсэн амттай ч юм шиг, аимшигтай ч юм шиг, эсвэл бүр гамшиг ч юм шиг тулаанууд болоод өнгөрлөө шít. Та нар ихэнх шууд амжуултаар Монголын багийн 7 тулаанч, Хятадын багийн 7-гийн эсрэг өрсөлдсөн тамийн 3 цагийг үдсэн байх. Гэхдээ мэдээж Хятад үзэгчдэд там байсан. Харин Монгол фанатуудад шилэн цандсан хүүтэн шар ариг шиг л сайхан байла. За ингээд та Оки MMA тулааны спортын галзуу сувг дээрээс subscribe дараад энэ супер улс хоорондын тэмцээнийг дуустал нь хамт байгаараа. Энэ сувг таны үздэг сувгийн жагсаалтанд байвал үнэхээр үзүүштэй чамин ганга гэдгийг хэлмээр байна. За тэр яг вэ ингээд Монгол улсыг төлөөж тулалдсан 7 хүнд гар бүгд өөрсдийн хүнд давааг асуудалгүй давж гараад дараа нь өрөөлийг дайлаар морцсон нь мэдээж Хятад гангстерүүд чин хасалтын хараал идэм хатуу давааг үнэндээ ажирах юмгүй давж дээрээс нь торны хаалгыг хааж дотроос нь түгжиж өрсөлдөгчөө өөрсдийнх нь хэлсэн шиг зүүнтэнд нь орж цээжинд нь цус амдагдтал тарчлах янзтай. Ингээд бүгд жиндээ амжилттай орсон ч Хятадын багаас тулалдах 57 кг жингийн тулаанч жингээ хасаж чадсангүй. Мөн дун жинд тулалдах Хятад тулаанч бэртлийн улмаас хасагдаж түүнийг орлож тулалдах сэлгээний тамирчин хориотой бодис хэрэглэсэн гих шалтгаанаар Монгол улсад автоматар 2 ялалт шууд бонус болоод дансанд оров. Солонгос улсад ирэх үедээ хэд хэдэн асуудалтай тулгарч тэднийг шийдэх болсон нь бэлтгэл хийх боломжийг мань хаачглаа. Өөрийн хувийн хариуцлагагүй байдлаас болоод жиндээ тэнцсэнгүй. Багийнхаа онооноос хассандаа үнэхээр харамсаж байна. Сүүлийн өдөр жингээ хасах гэж маш их хичээсэн ч ерөөсөө олигтой хөлөрч өгсөнгүй. Өрсөлдөгч залуудаа жиндээ орж чадаагүйдээ хүлцэл өчөж байна. Уучлаарай залуусаа. Тамирчин хүн гэхэд ямар ч хариуцлагагүй. Хариуцлагагүй байдалтай нь жоохон миний дургу гарч байна. Ер нь бол жоохон надаас имээсэн дээр зөндөө орч чадсан юм шүү дээ. Энэ төвцөн зохион байгуулалт талаас энэ шүүлтэн дээр ийм заалт оруулж ирсэнд нь надад их таатай юм. Зоёлсон маргааш гой барсан. Гой тулаан хийгээд ялтаа аваад надад тэр би цагаас өмнө дуусгав. Тэгээд ямар ч байсан ялтаа өөрийн хүчээр аваад нутагт суулнаа. Сайн байцгаана уу? Намайг сүн шүүе гэдэг. Би 102 кг-аас 90 кг хүртэл жингээ хасчихсан байсан. Тэмцээнээс ойролцоогоор 10 хоногийн өмнө MMA спарринг хийх үеэрээ барилдаж байхдаа гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэр үед миний шөрмөс урагцсан байсныг олж мэдсэн. Тийм ээ, миний оронд орлож тулалдах залуу манд богино хэмжээний дуудлага авч богино хугацаанд их хэмжээний жин хасах эрчимтэй бэлтгэлийн явцад зүрх нь асуудалд орсон. Бид эмчэд хандаж эм бичүүлж авсан юм. Харин бид тэр эмэнд Black Combat холбоонд хоригддог төрлийн бодис агуулгадж байсныг мэдээгүй. Мэдсэн даруйдаа шууд зохион байгуулагчдад хандсан. Ийм нөхцөл байдал үүсгэсэндээ үнэхээр их харамсаж байна. Хүлцэл өчөж байна залуусаа. Манай миний гейм дээр 8 тэгээр ялсан. 7 өнтэй байс 8 тэгээр. Тэгэхээр энэ бол бидний давуу тал. Энэ давуу талаа харууллаа гэж бодож байна. Бид нэр манай баг бол харьцангуй ийм нэг сайтай баг. Тийм учраас бүгд нэг нэгэндээ маш сайн анхаарал тавьсан. Тэрнийхээ эхлэлийг энэ дээр харуулж байна гэж бодож байна. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Тэгээ манай жингийн 2 залуу хоёулаа ирсэн байна. Тэгээ хоёулаа тулдах боломжгүй болсон байна. Тэгээ Хятад надтай тулдах хүн үнэхээр байхгүй бололтой. Ингэж л хэлээ да. Үнэн дээр 7 тулаанчаас гадна 8 дахь Монгол тулаанч Эрхэнбаяр холбооны чансаа өндөртэй залуутай нодрог зөрүүлсэн. Хил аманд хөгжсөн гадаад банд нар ч үнэн дээр л гүйцэгдэхгүй юм. Чи уул нь аврагын төлөө тулалдах байсан ч Монгол залуутай тулалдахыг зөвшөөрсөн. Тухайд юу гэж бодсон бэ? Энэ залууг ясан өдөр шууд аврагын тулааны товыг зарлаарай. Хэрвээ чи тулаанд ялагдвал аврагын тулаанаас хасагдаж ч болно штэ. Новш гэж хизээш тийм болохгүй амлая. Энэ өрсөлдөгчийн хувьд надад санаа зовох зүйл үнэндээ алга хөгшөө. Эхэндээ би их гайхсан намайг энэ залуугийн юутай харьцуулж тулааг өгч байгаа юм бэ гэж. Энэ залуус сонгон шалгаруулалтан дээр өрсөлдөгчтэй ялагдсан. Гэтэл ялсан нөхрийг ч би сайн гэж бодоогүй байхад одоо би түүнд ялагдсан залуутай тулалдах гэж сууж байна. Үннийг хэлэхэд үнэхээр сэтгэл дундуур байна өгшөө. Энэ тулаанд намайг ялсны дараа надад арай дээр чанга өрсөлдөгч хэрэгтэй байна. Би ч гэсэн чааг нэг тийм сайн тавирч гэж бол бодохгүй. Төв дээрээс бичлэгнүүд ч юм бол олдоогүй. Одоо л айх юм алга. Тэгээ монголчууд угаасаа үгээрээ биш үйлдэлээр л үзүүлдэг хүмүүс.
Хараал идмэр гэж би маш хүнд 8 тулаан хийсэн ч нэг л хожигдсон. Энэ тоо тэгэхэд баг юм шиг сонсогдож байна уу? Би өөрөө YouTube суугтаа тэрэн дээр хараал идсэн бүх бичлэгүүдэд байршуулсан байгаа. Өсвөл чи ороод үзэж болно өгшөө. Чиний нэрийг хаан гэдэг. Эн чинь Монголд бас хаан гэдэг утгыг агуулдаг штэ. Чи энэ талаар сонсож байсан уу? Тийм ээ, манай талч гэсэн үүх түүхтэй бидний түүхэнд олон хаан бий. Жигэн хаантууд Монголд л байсан. Тийм болохоор энэ үгүй хамаагүй хэрэгжилж байх гэж бодож байна. Тийм ээ, чамайг хожигдвол чамайг хуурамч хаанд тооцъё. Яаж ч бодсон намайг яаж энэ новштод харуулсан юм бэ? Хэрв энэ залууг би ихний үед дуусгаж амжихгүй бол хоёрдугаар үед энэ өөрөө бууж өгөх болно. Амлын өгшөө. Нэг нүгэл хэлий. Би чамайг жигнээсээ ална өгшөө. Үнэхээр ядах юмгүй дуусгана. Хараал эзэн торон дотор чамд хинч туслахгүй. Чи өвхлөө ирж байна да. Яста ядах юмгүй. Чи зүгээр л үхтэл. Би жоо зүгээр зодмоор байна уу? Хэрэгжлэхгүй манаас сайхан дэвжин доторгоо юу уулзъя. Энэ хэмбэ гэдгийг харуулъя. Сайхан цус үзье гэдмаар байна. Намайг үнэхээр уучлаарай. Та бүхнээс үлцэл өчье. Та бүхнийг тулаандаа ялна гэдэгт би итгэж байна. Зүгээр дээ найз минь, асуудалгүй. Дараагийн боломж үргэлжил байдаг. Чи энд байгаа чинь чухал шүү дээ найз минь. Битгий санаа зов. Бид бүгдээрээ ялалт байгуулах болно. Эртлээс болоод энэ удаагийн учраанд орж чадаагүй дээ. Үнэхээр их харамсаж байна даачтай. Гэхдээ зүгээрээ та нарыг ялалт байгуулна гэдэгт би маш их итгэлтэй байгаа. Бид чинь Монгол тал нутгийн хүчрэг багтаа тулалдах гэж байгаа болохоор багийн ахлагчийнхаа үгийг сонссон дээр байхаа гэж бодлоо. Тийм ээ, чиний зөв шүү. Бид үлээ багийн ахлагчгаа сонсцгоё. Асуудалгаа залуусаа юу хийж чаддаг тэрийгээ л хамгийн сайнаар нь харуулцгаая. Бид өөрсдөө дайчилж бүх боломжоо гаргах ёстой. Бид улсаа төлөөлж байна. Мөн гэр бүлээ төлөөлж байна. Тийм ээ, чанга залуусны бүх зүйлээ гаргацгаая. Бидэнтэй адилхан л ирчүүд. Бидний уухгүй тэмцэгч байдал энэ үндэсний онцлог 3 гэж тоолоод улсынхаа нэрийг чангаар дуудацгаая. Эндээ сайн орцолоор гээд бүгд өрсөлдөрөө хаарсан шүү дээ. Ер нь ихэд өнөө. Ирланд дээр 20 надад ихтэй. Азгүй шүү дээ. 2-0-оор эхэлж байна те. Багийн хэмжээнд. Үгүй чи Аз биш байхгүй да. Тамирчин үү шүү дээ. Хариуцлахгүй байна те. Ер нь бол ихлэ тамирчин болохонд бол ч юм дэж өөрийгөө ялчаад тэгээд тэгжиж тамир хүн ялна шүү дээ. Өөрийгөө ялаагүй яаж хүн ялдаг юм бэ? тэгээ бид нэр багийн коллективтэй те. Баг хамт улмаар орж байгаа. Багийн тулаанд гэсэн бид нар баг гарч ирэх чухал гэсэн хувь тулаандаа бас тулаад ялах хэрэгтэй байхгүй тий. Тийм учраас бас харамсалтай байна. 2-0-оор эхэлж байна. Тэгээд бид нар хичнээн өнөөдөр ингээд баг гээд явж байгаа ч гэсэн ялж ялагдах нь манай дээр өөрсдийнхөө тавлааж өдөрч ихтэн юм би 30 гос соолоос бол угаасаа торон дотор бид нар бүгд орохгүй нэг нэгээрээ л орно. Тийм учраас хувьдаа тэгээд бүгд рүү хичээл гаргаад Хүн болгон Монгол улсын нэрийг авч гарч байгаа. Тийм учраас хүн болгонд хариуцлагатай тий. Маргаашийн тулаан дээр бас бүгд хариуцлага үүрч ялах байна тий. яг энэ хүн тэгээд айлын аав хүүхдийг бүү бас гэдэг үг байна шүү дээ. Атгэрч гисэн аав хүүштэй гэдэг. Адилхан аав хүүхдүүд, адилхан ширмэстэй, адилхан тамирчин бүгдөө адилхан яг өнөөдөр жингээ адилхан үзүүлээ. Тэгэл гол нь бас ч болохгүй тэгэл яг хийхстэй юм бүрийн хийцгээгээл тэгэл бас. Гэтэ одоо шааштай юу? Жага айлгцсан. Алтаа үлдээ өнө шааштай. Шаах гад ирсэн юм чи. Хийвэл бүү ээ. Мүү тэгээд Маргааш гоё алаа тэгээд дорндоо гарч ирэх манай асар. Заавал нэгэд амжилт. за ухаа гэдэг юм байна. Өөрөө за. Бид тэнгэр үүнийг хүсч бид За ингээд Монгол болон Хятад баг торонд учраа олох цаг нэгэнтээ бэлэн болж өөр өөрсдийн тулааны сүнсээ тордгоо орохоос өмнө нэг сайн гихчин чанга дугаар сэрэж сүнсэн бие аз хямар атаач өтөгөө бүгдийг нь сэрээсэн тулаанчид багийн өмсгөлтөөгөө торонд орж сүүлийн нүүр тулалтаа бол хийхэд бэлэн болсон сэтгэл зүйн өрсөлдөөн бол явагдсаар л байгаа. Энэ бол тийм амархан мөч бол биш. One Championship холбооны аварга инх оргил маань ирсэн харагдаж байна. Тэгэхээр Монголын баг одоо хямартаа байхгүй гэдээ яах вэ? Одоо бүрэн бүрэлдэхүүнээр тулааны бүх загалмаас эцгүүд нь бол энэ зааланд цугларж байна. За ер нь бол тулааны тов гарснаас эхлээд сэтгэл зүйн тулаан аль хэдийнэ хилчгсэн явагдсаар л байгаа. Одоо хин ёндоотой бэлтгэл амралт аз гурван таарсан тулаанчил өрсөлдөгч октогон дотор барьж идэндээ ёстой энерги шуургач энэ зааланд хуйларч байгаа харагдах юм да. Манай Монгол залуусыг харахад үнэхээр
бие хаа бэлтгэл за тэр ер нь л ингээ харахад нэг цаанаас энергийн хүч нь мэдрэгдэж байгаа. За тулалдах дараа л харагдаж байна. Манай талд автоматар 2 ялалтыг бол шууд өгсөн. Өмнө хийсэнчлэн Хятад улсын багаас жингийн болон эрүүл мэндийн асуудлаас болоод холбооны дүрмийн дагуу Монгол улс маань автоматар шууд 2 ялалтыг бол бонус болгоод авчихсан байгаа. За ингээд 7 Монгол тулаанчаас гадна Эрхэнбаяр дүү маань 8 дахь Монгол тулаанч болж тулалдсан. Гэхдээ энэ тулаан дээр бол хөвчлэн хөвтэй байдал өрсөлдөгч нь одоо давмгаалж газарт унгааж нухсаар агаад шүүгчдийн саналаар бол ялалтыг авсан байгаа. Гэхдээ энэ бол монголчуудын 7 эсрэг 7 хятадын багийн тулаанд бол тоологдохгүй тулаан. За ингээд 57 жингийн килограммд Монгол улсаас баян дүүрэн 3 ялж 2 ялагц үзүүлэлттэй. За хятад талаас Golden Lion 12 ялж 5 ялагцсан рекордтой ийм хоёр супер залуу тулалдах гэж байна. За мэдээж нөгөө жингээ орж чадаагүй учраас оргуул авч байна. За тулаан бол эхнээсээ Монгол тулаанч баян дүүрэнгийн довтлохоноор үргэлжлээд явсан. Нилээн шахаад явсан. Жингээ хасаад манай тулаанчаас 2 кг илүү байна гэдэг бол жингийн маш их зөрүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Энд хүч бэрний асар их зөрүү харьцангуй байдал бол үүснэ. За ингээд дүрмийн дагуу баян дүүрэн маань хэвтэй тулаан руу шилжүүлэхийг бол эхнээсээ хичээсэн тактикийн дагуу явж байгаа. За ингээд өөрийн сансан байрлалыг бол авсан. Гэхдээ хятад тулаанч бол бүр ур чадвар бол бас үнэхээр тасархай өндөр тулаанч билээ сансныг бодоход барилдааны хамгаалтыг одоо буцаж босгох техник бол үнэхээр ганган. Хариу довтлохоноос бол шууд харагдчихсэн. Мэргэжлийн тулаанд 17 удаа тулалдаад 12 ялалтыг байгуулна гэдэг бол бас тийм цул үзүүлэлт бол биш. Энэ бол үнэхээр сайн үзүүлэлт. За Монгол тулаанч баян дүүрэн маань нурууны бэр бол үнэхээр галзуу. Нэг унгаачихвал ёстой цээжинд нь цус амтагталд нухдаг. Унгаачаад давхар цохилт орж ирээд идэг. За цохилтоо хамгаалах гэхээр гар хөлөнд өччих гээд бүр баян дүүрэнгийн өрсөлдөгчд бол бүр үнэхээр тарчилдаг торон дотор. За 2 дугаар үед тулаан бол бас айгүй супер өрнөлттэй байсан. Эхний хэсэгт бол за 20-т байрлал руу санаандгүй хөлөөр өшөлдсөн. За Монгол үзэгчид маань бүүл ицсэн. Тэгээд хариуд нь хятад тулаанч маань за яагаад байгаа юм бэ? Би бас амаргүй шүү гэдгийг бол харуулсан. За мэдээж жиндээ орч чадаагүй, дээрээс нь эхний үе алдсан болохоор нервтэй байгаа л да. За энэ баян дүүрэнгийн нурууны хүч чадал бол зүгээр нэрээ барилдааны ур чадвар. Үнэхээр энэ залуу бол нэгийг бодогдуулсан л да. Үнэхээр ганган тулаан болсон. 과거의 MMA에서는 어떤 이런 공방이 요즘 많이 없어졌습니다. 그렇기 때문에 밑에 있는 선수는 고착을 통해서 일어나려고 하는 게 아니라 본인의 능력으로 일어나려고 하는 전략을 많이 가지고 와야 되거든요. 펀치를 던져주고 이번에 금사자가 바디킥을 시도합니다. 자, 테이크다운을 시도하지 않자 본인의 공... 3 дугаар үед миний харснаар баян дүүрэн босоогоос цохилцож хөвттэй боломж гарах юм бол шилжүүлэх тактиктаа бол гарч ирсэн. Гэхдээ хятад залуу бол үнэхээр хүчтэй цохилтуудыг хийхэд бол баян дүүрэнд өгсөн. Тэр цохилтуудыг гаргахгүй өөр дээрээ хэрэг аваад байсан бол мэдээж маш хурдан сулрна. Бүр газарт ч унах аюултай. 자, 원투 한번 찔러주는 보로클입니다. 강하게 한번 맞붙었던 보로클과 금사자입니다. 자, 원투 찔러주는 금사자. 찔러주는 금사자. За харин тулааныг тэмцэлтийн дунд тун ганган боломж гарч ирсэн угсраа цохилтуудын дундаас үнэхээр галзуу боломжийг ашиглаж газарт унгаасан. Үнэхээр сайн ажилласан. Тэр цохилтын дунд өвдөн өөрийгөө хамгаална. Энэ бүхний хажуугаар яг энэ дарааллыг бодож сэтгэн гэдэг бол өөрөө тулаанч хүний бол бас үнэхээр супер чадваруудын нэг. Үнэхээр ганган. Ингээд тасархай байрлалаас хүчтэй цохилтуудыг ч ёстой чих шуугаж
нүдэнд очих харагдтал хийсэн баруун зөнгөө маш их нүүлгсэн. За тэгээд сүүлийн 10 секундэд болохоор бүр байгаа бүх хүчээ гаргасан. За ингээд бүх чадлаа шахаж булалдаад одоо бүр үнэхээр хол тасархай ялалтыг авсан. Монгол улс ихний ганган ялалтаа ингээд авч байгаамаа. Хятад тулаанч жиндээ орсон ч гэсэн одоо түүнд ямар ч боломж байхгүй нь бол шууд тодорхой харагдаж байгаамаа. Үнэхээр тасархай. Монгол улсын 61 кг хэмжээнд төлөөлж тулалдах ноён Бат Итгэлт мэргэжлийн холбоо тулаанаар 4 тулаан хийхэд 3-д нь ялж 1 ялагдсан. Хятад улсаас хар чон хочит мэргэжлийн холбоо тулаанаар 32 тулаан хийсэн. Энэ бол үнэхээр олон тулаан. За үүнээс 23-т нь ялсан. За 23 ялтаас 15 тулааны хүнд цогцолтоор дуусган гэхээр мэдээж энэ залуу өөртөө 100% итгэлтэй байх нь бол аргагүй юм аа. Тулааны өмнө хоёр багийн хооронд нүүр тулалт маргаан болох үед Бат Итгэлтэд маань чи бол зүгээр л одоо миний хувьд хэн нэгэн шүү дээ. Миний учирч байсан сулхан өрсөлдөгч гэх мэтэр сэтгэл зүйн дайралтыг бол нийлээдгүй хийсэн. Энэ бол тулааны спорт хөгжсөн энэ цаг үед бол илбэг болсон зүйл шүү. Хэрвээ гадаад хэл дээр иймэрхүү хэрүүл сонсоод үзвэл одоо эцэг их шашин шүтлэг рүү нүртэл дайрдаг. Бүр зорилго нь өрсөлдөгч нь уурлуулж хагаад одоо хяналтыг нь алдуулах зорилготой. Энэ хэрүүл маргаанд бол Монгол залуус маань их амар тийм шатаж уурлаж энэ дээр хүлээж авах шаардлага бол байхгүй. Хоорондоо одоо дотор бэлдсэн юмаа сайхан тайван хийх хэрэгтэй. Энэ бол үнэхээр одоо гал гаргасан тулаан болсон. Хоёр тулаанч хоёулаа тун хүчтэй өрсөлдөгчд. Тулаан бол хөвчлэн босоо байдлаас өрнсөн. Бүр хамаг шар ус босгосон хүчтэй цохилтуудыг бие биедээ ч өстө жинхэнэ тасны сэрт одоо тасны султал хийсэн бүр амар хүчтэй цохилтууд хийсэн. Бат Итгэлт маань бол сайхан сандрахгүй биеийн зуурахгүй сайхан чөлөөтэй тулалдсан. Эхний үед бол энэ тэнцүү үдсэн оновчтой цохилтын харьцаа тэр тулаан одоо өдөртсөн контролцсон байдал ч гэсэн тун ойролцоо үзүүлэлттэй явагдсан. Хоёрдугаар үе тогтгооны хурд бол нэлээд хурдсан. Хятад тулаанчийн хөлийн өшөглөлт үнэхээр хүчтэй. Манай хүн дээр бол тасны хэсгэл буугаад байсан. Та бүхэн Монгол залуугийн хөлийн улаалтыг бол харж байгаа байх. 펀치를 섞어가면서 적절하게 거리를 만들어주고 있는 흥남 선수의 대결이 계속 펼쳐집니다. 페인트를 섞어주고 타격, 펀치 안타를 섞어봤던 흥남 양쪽. Итгэлт маань өсөлтөгчөө газар тундгааж 2 дугаар үеийн төгсгөлийг бол үнэхээр галзуу амгаалж эхэлсэн. Ер нь бол хэвтэгээс дажгүй болох юм байна гэдгийг бол тухайн үед бол мэдэрсэн. За тэгээд цаанаас бол булангаас зөвлөж байгаа Монгол одоо ах нар хүртэл ер нь энэ байрлал хадгалаад яг дээрэс нь хогоо өгөөд байжий гэсэн зөвлөгөөнүүд бол өгж байсан. За 3 дугаар үеийн ихэнх хэсэгт хоёр тулаанч зайнаас ёстой нэг тасны сэдэл олон хүчтэй цохилтуудыг сайн нүлгсэндээ Хятад залуугийн хөлийн өшгөлт бол ерөөсөө зогсохгүй байсан. Боломжуудыг байнга ашиглаж анхаарал сарниулахыг бол нэлээд хичээсэн. Маш их туршлагатай гэдэг нь ёстой жинхэнэ харагдсан. За 3 дугаар үе дээр болж байгаа юм а. Ер нь бол давтаад хийсэн нь бол маш зөв. За энийг ч бас манай хүн өөрөө ойлгосон. Давуу болоод байгаа юмараа л давмгаалаад явсан нь бол зүгээр яг энэ тулааны хувьд бол ялалт авах нь маш чухал. За ингээд манай хүн яг 2 дугаар үед хийсэн техникээр Хятад тулаанчиг бол газарт теста янзын унгаасан. За ингээд дээрэс нь маш сайн ажилласан. Бүр энэ тулаан бол үнэндээ маш өөр төвшөнд үнэхээр өөр төвшөнд бол явагдсан. За 3 дугаар үеийн төгсгөлд
бат итгэлт маань өрсөлдөгчийн газарт үнэхээр ганган унгасан. За яг энэ цаг үед бол хоёулаа нэлээд ядарсан байгаа. Буцаж босоход өрсөлдөгчд маш хэцүү. Яг энэ байрлалаас одоо сүүлийн нэг минутанд сайн ажиллаад яг нүвдэг тохоогоо өстой. Яа, энэ өстой амар хүчтэй явуулсан. Ятад тулаанч маань өстой үнэхээр хүн тулааныг үеийн төгсгөлч мэдэрсэн л дээ. Яа харахгүй маш их хөвдөлтийг мэдэрсэн. Бат итгэл гэж залуу яг ямар өөр төвчнөр өрсөлдөгчүүдийг бол ятад бүгдээрээ харсан баха. За хоёр залуудаа хойлонд нь хүндлэл мэдээж өрсөлдөгч байхгүй бол би байхгүй. За ингээд Монгол улс маань данган хоёр дахь ялтаа өөж биш гойдож авч байгаамаа. Үнэхээр гайхалтай. 70 кг-ийн тулаанд Монгол улсаас ган төмөр 3 ялалт ялагдaltaгүй цархай рекорд. За түүний өрсөлдөгчөөр бидний сүүлд мэдэж ихсэн өвөр Монгол залуу 24 ялалт 13 ялалт гэсэн рекордтой. Хятад холбооны авраг залуу холбоог нь сайн мэдэхгүй байна. За энэ тулаан дээр ган төмөр ихнээсээ л бол тун давмгай хэлсэн. Ер нь бол мини гейм дээр ч гэсэн өвөр Монгол залуу маань ган төмрийн хөвтэй барилдааны ур чадварыг бол бас түүний нурууны булчин ямар чангу гэдгийг мэдээд авсан. Мэдрээд авсан. Энд дэш тэр хөвтэй байрлал руу ерөөсөө оролдож үзээгүй өсөйч үлдээ. Тэгээд босоогоос цохилцох гэхээр ган төмрийн зайд нь сүртээ орж чадахгүй байсан. Орохоор цохиулчих гад нилээдгүй бас хичээсэн, тэмцэлдсэн. Хүн цохилт хүртэл бүр аваад амжсан. Босоо байрлалаас бараг л гулатин чок бол авчих төгссөн. За ер нь энэ тулаан хоёр залуу маань сайхан тулалдсан. Ган төмрийн төвшин бол аал өөр төвшөнд байгаа гэдэг нь их харагдчихсан. 이번도 잘 막아냅니다. 그러네요. 자 이번에는 앞선 적중 7라운드. 타이밍이 잘 들어가면서 앞면에 적중을 시켰습니다. 7라운드. 네. 오. 자 분명 바라보는 눈이 좀 3 дугаар үед бол мөн л тулааны хэмнэл бол яг адилхан. Монгол тулаанчийн давмгааллаар за өвөр Монгол тулаанчаас маань яг час хийсэн гэсэн довтлогоо нэгч гарч чадаагүй. Ган төмөр түнд ямар ч боломж өгөөгүй. Үнэхээр өөр төвшнийх гэдэг нь харагдсан. Монгол залуу бол үнэхээр сайн бэлтгэгдсэн байлээ. Бэлтгэлээ сайн хийсэн байлээ. Форум ч гэсэн үнэхээр данган байлээ. 정말 강무장을 하고 나왔습니다. 네. 오른손 잡아줍니다. 터졌습니다. 냄새를 맡고 들어가는 몽골의 신성 7라운드. 자 이번에는 오히려 자 조크를 잡았습니다. 자, 초크로 한번 밀고 들어가본 흡수였는데 플라잉 킥 허공에. 자 날지 못하는 크리. 예. 자, 이제 이렇게 경기가 끝납니다. За ингээд 3 үе давмгаалж тулснаар Монгол улс маань 4 дахь ялалтаа авч байгаа юм аа. Гэхдээ бол яг физиклэр бол 3 дахь ялалт 84 кг-ийн Монгол улс маань шууд ялсан байгаа. 4 дахь тулаан ноён бүрэн зориг 77 кг-ийн Монгол улсыг төлөөлж тулалдаж байгаа. 15 ялалт 18 ялалт гэсэн рекордтой. Үүний өрсөлдөгч Хятад тулаанч Falcon гэсэн никнеймтэй 2 ялсан ялагдал байхгүй. За маргааны үеэр бол бүрэн зориг тулаанч маань сануулж бас өсөж гойч хэлсэн. За чи битгий бэртээрээ бэртэж болохгүй шүү. Заавал тулаанд орж ирээрээ гэж бол өсөж шаардлага тавьсан. За Хятад залуу маань насны хувьд бол хамаагүй дүү. Гэхдээ тулаанда ороод ирнэ гэдэг бол бас гайхалтай. Тулаан босоо байрлалаас бол бас ганган явагдсан. Үнэхээр ганган. Энэ ивентийн хамгийн тасархай амттай тулаануудын нэг бол яахын аргагүй энэ тулаан байлаа. Ер нь бол мини гейм дээр ч гэсэн энэ тулаан дээр ч гэсэн бүрний тулаанчийн
боксийн төвшин хятад тулаанчаас одоо ямар төвшөнд байна гэдг нь бол үзэгчдэд бол шууд харагдчихсэн. 글러브가 크기 때문에 크린치가 많이 나오거든요. 자, 근데 오프핑거를 끼고 있기 때문에 정확도도 올라가고 주먹이 날아가서 차고 꽂히거든요. За яг тулааны явцад санаандгүй оройтой барил руу давтлага хийсэн. 와, 지금 За яста түг гэл хамгаалтан дээр орсон доо. 정말 어마무시한 소리가 Энд бас 들렸습니다. 로블로가 나왔고요. 경기 яг уу яг энэ үед бол энэ цохилтыг авсан өрсөлдөгч хэрвээ өөрөө татгалцах юм бол шууд тулааныг цуцалж болдог. Ялалтыг бол энэ оройтой цохилт хүлээж авсан тулаанч аавна. Хийсэн тулаанч маань бол шууд автоматар ялагдлыг авдаг. Гэхдээ хятад тулаанч маань нэг хоншортой юм. Би зүгээрээ тулаанаа бол үргэлжлүүлсэн. За энэ бол бас маш их хүндүүштэй. Бас тийм дайггүй гоё үйл явдал болсон. Ер нь бол хятад залуу маань байш гаргаад бол болчих боломж бол байсан. Гэхдээ одоо монголчууд л ерөнхийдөө ингээд хятадууд нэтрэгээд нүд үзүүрлээд байгаа болохоос биш. Монгол тулаанчийн өрсөлдөгчдийг бол давхар хүндэтгэх хэрэгтэй шүү. Энэ залуус байснаар монгол тулаанчид маань ингэж сайн тасархаа болж болох харагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За мэдээж босоогоос маш их хохирол аваад байсан болохоор хэвтэрүү бол тулааныг шилжүүлэх гэж хичээсэн. Тун ухаалаг үйлдэлүүдийн нэг байсан. За гэхдээ бүрнийгийн хэвтэ хамгаалалт за ядах юмгүй хурдан босоод ирсэн асуудалгүй. За ингээд нэгдүгээр үеийн төгсгөл хэсэг рүү шилжсэн. За довтлохоо бол хоёр талаас эрчимдсэн мэдээж оноо авах зорилготой. Нэгдүгээр үе дуусахад сүүлд оновчтой довтлохоо хурдтай хүчтэй хийсэн нь бол оноогоо одоо тухайн үеийн авлах хүн өндөр магадaltaй байдаг. За тэгээд үеийн төгсөлд бол бүрний аваргын баруун зүүн угсаар цохилтууд бол маш оновчтой болсноор өрсөлдөгчөө өстой. Нэгдүгээр үеийн төгсгөлд хөдөлгөөнгүй болтолн цогсон. Тэгээд араас нь угсаар цохилтууд хийгээд Монгол улс маань дараагийн ээлжид ялалт авч байгаамаа. Үнэхээр ганган. Ингээд Монгол улс маань 5 дахь ялалт авч хоол тасарч хэлсэн. Одоо ингээд хятад улс маань гүйцэх ямар ч боломжгүй болсон. Тав дахь тулаан Монгол улсаас хүнд жинг төлөөж тулалдах үнэн хүү гэж өрсөлдөгчүү гарч ирсэн жинхэнэ Монгол ир шүүдэ. Мэргэжлийн анхны дебют. Түүний өрсөлдөгч хятад тулаанч мэргэжлийн 2 дахь тулаанаа хийж байгаа ийм залуу байна. За энэ тулаан бас жинхэнэ гал гаргасан ганган тулаан болсон. Үнэн хүү маань нэгдүгээр үед хүнд цохилт хийх гэж маш их шунсан. Довтгоонууд ч маш сайн очсон. Харин өрсөлдөгч залуу үнэхээр одоо сайн цохилт шингээдэг, сайн цохилт даадаг ийм залуу байж таарсан. Яг баруун зүүн угсаар цохилтууд бол маш эртэмтэй очсон. Ерөөсөө нэгдүгээр үед бол ерөөхдөө дуусгачээл гэсэн бодолтой гарч ирсэн. Фастес гэж явцсан. Үнэн хүүгээс ирж байгаа довтлогоо дугаасаа харагдж ирсэн хүн чингээс ийм хурд хүч гарна гэдэг бол хэцүү. Үзэж байгаа үзэгчд бас бодож ирсэн байх. Яасан их одоо эрчтэй явж байна гэж. Мэдээж үзэж байгаа хүнд бол гоё. За яг мэдэрж байгаа ойлгож байгаа хүнд бол ямар амар хүчтэй хурдтай яваад байна. Дараагийн үед яах юм болоо гэж бол бас санаа зовсон юм гарч ирдэг. За маш ганган газарт бол унгасан. Энэ байрлалаа жоохон хатгалцсан бол бараг л одоо болчих байсан. Гэхдээ манай хүн бол байрлалаа алдсан. Магадгүй босгож байгаа дахиад жоохон цохилтж одоо цохиж унгаах бодолтой байсан ч юм уу. Тухайн үед яг ямар тактик юу бодож ирсэн юм бол мэдээж одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ яг ерөнхийдөө нэг үйлдэлсэн тиймэрхүү юм харагдсан. За үнэхээр маань нэгдүгээр үед бол үнэхээр яарсан л та. Энээсээ болоод бас баггүй ядралтыг бол мэдэрч ядралт авч хэлсэн. Үеийн төгсгөл рүү хятад залуу маань яг тэр боломжийг ашиглаад ажиллаж хийсэн. Үнэхүүгийн гэхдээ зайд бол төдийлөн бол орж чадахгүй байсан. Яагаад вэ гэхээр ойртохоор бол цохиулаад эвгүй байсан л та. Бас магадгүй цохиулаа унчих гад.
힘이 걸려있는 한판 승부. 물러서지 않습니다. 보라고 펀치를 Хоёр дахь үе бол үнэхүү маань жоохон ухарч тоглосон. Ер нь бол сэргэлт авах хэрэгтэй байсан. Нэгдүгээр үед маш их хүч гаргасан болохоор дараагийн хоёр үе хэрвээ бүтэн явхаар бол мэдээж бүр хялаагаад унчихгүй байх шаардлагатай. Ухраад хамгаалаад бүр шаардлагатай үед хариу довтлогоо хийгээд маш ухаалаг тоглосон. Хоёрдугаар үед Хятадын тулаанч нилээд ажиллаж эхэлсэн. Яагаад вэ гэхээр үнэхүү маань ядарсан төдийлөн сайн довтлогооны хийхгүй байсан учраас мэдээж үнэхүүг ядарсан байгааг чигта тулааныг бол дуусгахыг бол бас нэлээд хичээсэн. Гэхдээ шаардлагатай үед манай тулаанч яг тохирсон довтлогоонуудыг одоо нөөц хүчээ ашиглаж хийгээд байсан болохоор бас төдийлөн сайн ойртож зайд нь бол орж чадаагүй. Ерөнхийдөө бол хоёрдугаар үе энэ тэнцүү явагдсан баг зэргийн Хятад тулаанчийн давмгаалаар явагдсан. 자, 펀치를 적중시키는 무칼리입니다. 앞서 찔러줍니다. 무칼리 따라갑니다. 또 한 번 앞손을 활용합니다. 자, 머리를 움직이는 금도 장군인데요. 앞선 적중 무칼리 들어갑니다. 살짝 미끄러지는데요. 지금 미끄러지면서 손쉽게 터스를 잠시 내어줬습니다. 네. 때문에 경고를 받습니다. 이러면 또 변수가 생기는 거예요. 2라운드 종료됩니다. 경기가 다른 의미로 재밌게 되어가고 있습니다. 예. 확률이 높은 3라운드입니다. 3라운드를 확실하게 유리하게 가져가는 사람이 경기를 잡을 수 있고. 자, 10초. За ингээ 3 дугаар үеийн төгсгөлд үнэхүү маань нөөц хүчээ шавхаж сүүлийн гаган довтлогооны хийсэн. Энэ нь бас 짜내고 있는 무칼리입니다. төгсгөлийг бол маш сайн хийж байгаа дүр зургийг бол шүүгчдэд харуулсан. За гэхдээ бол өсөлт үнэхээр гараач өргөж дийлэхгүй боллоо ядарсан. Маш их ядарсан. Өөрөө ч гэсэн тулааны дараах ярьсан дээр бол хэлсэн. Миний гар бол бүр ингээд одоо бүр баг би гараа мэдрэхгүй байна. Үнэхээр хүнд болчлоо гэж бодол. Гэхдээ Монгол улс маань шүүгчдийн нэгдсэн саналаар онооны давмгаагаар бол ялалтыг авсан. Ингээд Монгол улс маань 6 дахь ялалтаа авснаар одоо бүр тасарч ихсэн. Яагаад вэ гэхээр мэдээж энэ ялалтыг авах нь чухал. Хувь хүний өөрийнх нь тулааны рекорд төр, багийн одоо рекорд төр ер нь бол бүх ялалтууд маш үнцэнтэй. Монгол улсын холбог тулааны MGL холбооны аварга Содномд орж 7 ялж 3 ялагдсан. Содномд орж бүгд мэдэх байхаа манай хүн чинь бүх скил нь жигд ганган. Төвний өсөдөгч Үкүн ник нэртэй Хятадын дотоодын холбооны аварга гэж сонссон. 10 ялж 2 ялагдсан үзүүлэлттэй. За тулааны үзүүлэлт бол тулсан сайн Аз твдээ өөрийн жингийн чансааны 79-д эрэмлэгддэг гэсэн мэдээлэл байна. 10 ялалтынхаа 3-ыг нь хүн цохилтоор, 3-ыг нь өчөлт болтоор хугацаанаас өмнө дуусгасан гэхээр хэвтэ болон босоо тулаан жигд ганган гэж ойлгож болно. Тулаан эхний үеэс эхлээд Содном бол шахаад явсан. Багийн боловсруулсан тактик болоод хувь хүний тулаанчийн зүгээс бодож төлөвлөсөн зүйл бол мэдээж байгаа. Түүний болонд бол Black Combat холбооны Монгол улсыг төлөөлж Солонгос улсад олон галзуу тулаан хийж байгаа. Нандэ Эрдэнэ. За мөн холбог тулаанч Дамлан бүрүү, Батгэрэл, Амар төвшин гээд Монголын одоо холбог тулааны жиг нь загалмаас эцгүүд бүгдээрээ байгаа шүү дээ. 태클을 던질 타이밍을 조금씩 뺏어주고 있어요. 자, 빠르게 거리 깨고 자, 테이크다운을 시도하는 젤메 선수인데요. 버티다. За ингээд газарт унгааж өөрийнхөө ёстой голден байрлалыг бол авсан. Гэхдээ Хятадын тулаанч маань үнэхээр бяртаа юм бэлээ. Содмын барьснаас мултраад босоод байна гэхээр зүгээрч нэг тулаанч бол угаасаа биш. Содном өөрөө ч гэсэн хэлж ийсэн би энэ залууг бол мэднэ. Хүчтэй өрсөлд өчөө гэдгийг бол шууд нуухгүй хэлж байсан. За гисэн ч Содном шүү дээ. Тэр хөвтэй барилдааны скил бэр нурууны булчин энэ бол бас тэр харж байгаа үстэй бэлтгэл ямар ганган хандсан байна гэдгийг. За Монголын баг бол бүр багаараа сэтгэл зүгээрч тэр бэлтгэлээрч тэр үнэхээр өөр төвшөнд байгааг та нар өмнөх дугаараас бол харсан. 그렇죠. 이런 공방이 일어나.
За хоёр дахь үе. Тулааны хурд баг зэрэг удааширсан. Цодон маань галзуу цохилт хийж өрсөлдөгчөө бол хид хүл алдуулаад амжсан энэ үе дээр та бүхэн түүний одоо барилдааны хамгаалтыг харж байгаа бол үнэхээр бороо төвшөнд ер нь л Аз ТV-ийн холбог дулааны төвшин бол одоо бүр шаал өөр төвшөнд ирчихсэн. Манай монголчин л дотооддоо хүртэл ямар амар өрсөлдөөнтэй байдаг гэж бодож байна. Одоо Монголоос гарч ирсэн аваргууд одоо Японы Галидатор, Америкийн одоо хэд хэдэн холбоо байдаг. За ер нь Монголоос гарч ирсэн залуус бол тун амжилттай тулдж байгаа шүү. Галзуу амжилтуудыг үзүүлж байгаа. 이 펀치가 굉장히 날카롭고 빠릅니다. 오고 2라운드 끝납니다. 두 선수의 마지막 3라운드 시작됩니다. 정말 이 수준 높은 경기를 보여주고 있는 두 선수니까. За ингээ 3 дугаар үе рүү шилжсэн. Ер нь бол хоёр одоо хоёулаа л сүүлийн үеийг авъя гэсэн бодолтойгоор тогтоонууд бүр асар хүчтэй болж эрчимтэй болж хурцж эхэлсэн. Ер нь бол хүч тун тэнцүү үзсэн. Содномын маань тогтолгоон дээр нэмэгдээд барилдааны чадвар бол бүр үнэхээр супер байсан. Гэтэ сүүлийн үед өсөлтөө байсан учраас одоо гулгаа дээрээс нь хятад тулаанч мэдрэмж бол бас үнэхүү галзуу тулцсан. Содномын хүссэн зүйлийг бол бас үнэхээр хийлэхгүй байсан. Маргах зүйлгүй чанга залуу байлээ. За гэхдээ тулааны бол сүүлийн үед тулааны оновчтой байдал одоо тулааг давмгаасан байдал, өдөрцсөн байдал, оновчтой цохилт болон одоо барилдааны take down бүх үзүүлэлт бол манайх тасархаа илүү байсан л да. Ямар ч асуудалгүй. Содном бол ялалтыг бол авсан. Ингээд Монгол улс маань 7 тэг гэсэн тасархаа үзүүлэлтээр өмнөд хөршийн багийг бол урдаа сөхрүүлсэн. Үнэхээр яаж ч үзээд хятадууд бол болоогүй. Хятад улсын тулаанчдын өдөр бол биш байлаа. Монгол залуусын маань одон гийсэн бэлтгэлэн жигдэрсэн галзуу бүр бүх цохилт нь оновчтой гүйсэн сайхан өдөр байлаа залуусаа. Үнэхээр сэтгэл хөдлөж огшиж байлаа. Ингээд шүвгийн дөрөвч шалгарсан дараагийн нуглаан дээр Солонгос одоо Омега баг маань Евразийн холбог багийн ясантай нь одоо Монгол улс маань үзэхэр болж байна. Үнэхээр чанга шийдвэрлэх тулаан болно. Үе ахих тус угаасаа уучраа чангардаг жамтай. Тулааны топ бол 4 сарын 25-нд Омега баг болон Евразийн холбог баг тултаар гарсан байсан. Гэхдээ тулаанч Нандин Эрдэнэ маань 5 сарын 2-нд эдгээр багуудын тулаанд би давхар тулаан хийхээр болсон гэж пост оруулсан байсан. Тэгэхээр 1-7 хоног хойшилсан байж магадгүй. За яхав тэгээд тухайн үедээ апдейт хийгээд явна залуусаа. За ингээд бичлэгээ үзсэн бол та хамгийн түрүүнд одоо хийх ажил бол subscribe-а дараад дараагийн галзуу бичлэгээ монгол хэл дээр цаг тухайд нь хүлээж авах. Ингээд бүх одоо энэ тэмцээнтэй холбоотой бичлэгүүд бол яг монгол хэл дээр орчуулагдаад явна. Яг би альбом ёсоор сувагтаа оруулж болох зөвшөөрлийг нь бол авцсан байгаа учраас баг зэрэг тэмцээнээс хоцорж орно. Гэхдээ ямар ч асуудалгүй энэ тэмцээний бүх бичлэгүүд ороод явна шүү. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай залуусаа. За ингээд та дугаараа үзэж дууссан бол мэдээж subscribe товчон дээрээ дараад Oki MMA галзуу сувгийг өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх. За ингээд арай хитэрчлээ. Ингээд хэдүүлээ дараагийн галзуу бичлэг хүртэл түр баяртай бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to space! You get exactly what you asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed. Ladies and gentlemen, one of the best of all time, Max Holloway! He wants to show everybody that he's the greatest featherweight that ever existed. This dude's a bad man.